ерхийдээ өөрийнхөө л одоо үндсүүл оруулах зэргийн хүрээнд ажиллах одоо кабинетаа бүрдүүлж байгаа. За үүнд бол би хүндэтгэлтэй хандж байгаа. За зүгээр нэг томилгоон дээр шулуух хэлгээд эргэлзэж байгаа. Энэ бол бэнк хоёрын томилгоо. Яг гэвэл энэ хүнтэй холбоотой нэлээд ноцтой одоо авилгалын асуудлыг би авилгалтай тэмцэх газар өгсөн байна. Тийм ээ. Нэг үгэрлэл одоо бод группээс 110 сая долларын одоо ийм хэрэг гэдэг нь нэлээд ийм том дүнтэй ийм ноцтой асуудал. Тэгээд энэ хүн энэ дундаас одоо 1 сая доллар авсан гэдэг ийм гэрчийн мэдүүлэг. За тэгээд нэг гэрчин жишээлбэл одоо Сумын газар дарга энийг бол нээлттэй постлсон байгаа шүү дээ. Голомтын баясгалантай хамт, Амондратай хамт Сумын газар. За тэгээд би энэ хоёр гэдэг ийм дөрвөн уулзсан. За гэтэл энэ яагаад шалгахдаггүй вэ? Тэгээ одоо яагаад энэ хүнийг Эрдэнэс 5-7 хариуцдаг хэрэглэх газар дээр авчиж томилж байгаа юм бэ гэдэг ийм асуудал. Энд бол би одоо нэлээд эргэлзэж байгаа. Яагаад ийм томилгоо хийх болов? Би бол өөрт байгаа энэ 110 сая долларын одоо мэдээллийн задаргаагаар дамжуулж одоо төрийг барьцаалж гэнэ гэж харж байгаа. Тийм одоо state capture гэж ярьдаг юм ойлголт байд. Нэг өөрөлдөл өөртөө байгаа мэдээллийг одоо ил болгохгүйгээр өөртөө ашиглахаар эргүүлэх. За өмнө нь бол энэ бодийн сонсголтой холбоотой асуудал дээр нэг өөрөлдөл яг үнэн бодиттой мэдээллийг нуун дарагдуулсныхаа төлөө өнөөдөр хүртэл энэ хүн албан тушаал томилогдоод байж бас магадгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ингээд улсын их хурл дээр төр хороо байгуулагдаад сонсол хийгдэх ийм явт яваад улсын их хурлын гишүүдийн гарын үсэг зурагдж байгаа үед яагаад тэр бүх материалууд байгаа хэрэглэх газрын дараагаар томилж байгаа юм гэдэг бол одоо туйлын хэрэгэлцээ дагуулж байгаа. Эсвэл энэ хэргийг нуун дарагдуулах гэдэг юм уу? За аль эсвэл энэ ерөөсөө одоо жишээлбэл шалгахгүй гэж байгаа юм. Тийм ээ? Шалгахгүй гэж байгаа юм. Энэ өөрөө ёс зүйн асуудал тэгээд биш юм. Бид нар ч ёс зүйн хувьсгал яриад байгаа зү. Тийм ээ? Тэгээд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан, засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж байсан. Энэ донд мэдээлэлтэй байгаа хүн материал авчиж өгч хахад яагаад би энэ хоёр авилгатай тэмцэх газрын өмнөөс хариулаад байгаа юм? Тэр авчиж өгсөн материал донд нь бичлэг байхгүй лээ. Тэр нэг тийм ноцтой асуудал биш үлээ гэд ноцтой үгүйг авилгатай тэмцэх газар мэдэх болохоос биш. Эсвэл би энэ хоёр өөрийгөө шалгаад байгаа юм. За дээрэс нь яагаад аюул сайхан гэмт ярилцлага өгөх болов? За яагаад ган хуйг гэдэг нь хугацаанаас өмнө суллагдах болов шүүхтэр. Энд чинь ингээд тохиороор ажиллаад байгаа маш ойлгомжтой юм зүйл байгаа зү. Ган хуйг чинь тэр үеийн одоо бодтой холбоотой Эрдэнэс 5-7 захирлаар ажиллаж байсан шүү дээ. Удаан жаргал нь гашуун сухад төмөр замын захирлаар тийм ээ. Хоорондоо мөнгө шилжүүлээд би бүр дансыг нь тавиад онсор өдөртөө 9 сарын 9-ний өдөр ийм зүйл болчиход байна гэдэг мэдээлэл өгч чадах. Яагаад энийг огт ерөнхийдөө тоохгүй. Тэгээ бүр шалгагдах асуудлыг манлайлж ярих хэрэгтэй байтал засгийн газрын хэрэглэх газрын дараагаараа тавьж байгаа гэдэг ер нь бол огт ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ дээр бол би цаашдаа одоо хатуу байрсаараа илэрхийлнэ. За нэгүгээр хэлбэл би учралт бас ингэч болов гэж бодоод өөрийнхөөрөө байгаарай. Өөрийнхөөрөө байхгүй бол хүн дэдэлд орно гэдэг. Өмнөх засгийн газар одоо би энэ хоёр гэж хүнээс олж хас хүн дэдэлд орсон. Хүн шатаасан гэдэг. Хаана одоо шатаасан хүн. Гэтэл ийм одоо худал мэдээллийг өгөөд явж байгаа огт нотлох баримтыг ингээд одоо яриад нийгмийг талцуулаад байж байгаа хүн бүгдийг нэгтгэж холбон зангидах ёстой засгийн газрын хэрэглэх газрыг удирдах Монгол улс ер нь хаашаа явах вэ? За яг энэ бол мэдээж миний бодол би бас одоо намаа энэ бас төр улсыг бодож байна. Доктортой засаглаасаа гэж бас бодож байна. Тэгээ яагаад одоо энэ хүнд ингэтлээ их одоо замнаж дээр дарагч барьцаалагдаж учрал ерхий сайд ч гэсэн барьцаалагдах болов. Хиний захиалга албанд яваад энэ хүнийг зайшгүй ажиллах ёстой гэдэг юм би. Гэдэг ийм асуудалд бол туйлын одоо анхаарал би Монгол улсын нийгэмчдэр хэвлэл мэдээллийн та бүхэнчдэр одоо энэ дээр анхаарал хандуулсаар. Ер нь яг одоо энэ бод групптэй холбоотой жишээлбэл өнөөдөр төрийн бүх институцийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд одоо эгэл телевизэд ажилласан хүмүүс байна. Асар их хэмжээгээр энэ мэдээллийг нуун дарагдуулахыг оролдож байна. Асуудлыг одоо өөр байдлаар тайлбарлахыг оролдож байна. Гэхдээ
парламент дээр жишээлбэл тэр бичлэгийг үзэх боломж байгаа шүү дээ. Тэгэд яагаад энэ хоёр дундуур нь ороод бичлэг байхгүй хөө гэдэг. 2 цагийн бичлэг байгаа хөө гэж би одоо бодлоо яваа. Тийм ээ. Тэгэхээр энэ нь бол их ноцтой асуудал юм а. Ингээд цаашаа явбал одоо бид нэр төр тэтгэлтгэл за гүйцэтгэх засаглал авилгатай тэмцэх үгүйтэй холбоотой асуудал туйлын хэрэгэлзээ үүснэ. За цөнгөтэй холбоотой асуудал гарахад би өөрийгөө ихтгэл үзүүлэх асуудлыг оруулад парламент итгэл үзүүлээгүй гэдэг шалтгаанаар би огцорсон. Нэг өөрөлдөл би олон нийтэд туйлын хүндэтгэлтэй хандсан. Тэрнээс биш та нар гарын үсгээд зуруулаад огцроо гэд ингээ яваад байвал яваад байх байсан тийм ээ. Нэг өөрөлдөл би олон нийтийн сэтгэлзүүд хүндэтгэлтэй хандсан. Гэтэл ийм асуудал гарчаад байхад яагаад одоо тийм ээ энэ хоёр дээр одоо дабл стандарт үйлчилдэг. Чинь би ноцтой асуудал яриад байна шүү дээ. За дээрэс нь өөр нэг асуудал нь бол цагдаагийн албан хаагчдынхаа 13 дахь сарын цалинг одоо тийм ээ 5 тэрбум за сүүлд яг одоо шилэн цагаа тийм ээ нэг 7 тэрбум гэж гаргасан. Тэр дундаас би их хоёр 1 тэрбум төгрөгийг авсан. За энэ болдошгүй биш би бодтой мэдлэг ярьж. Туслах нь даваад өрж гэж хүн энийг зөөж авсан. Энэ бол одоо нямжиг гэж хүний офстер болсон асуудал тийм ээ. Нямжиг гэж хүний офстер болсон асуудал. Гэр чинь мэдүүлэг өгсөн. Тэр бом төгрөгийг 2 хувааж авсан тухай мэдээлэл байгаад байгаа шүү дээ. За сүүлийнх нь 500 саяг аваад 500 саяын нь одоо 100 сая нь дутуу байсан гэж хэрүүл хийсэн тухай. Ийм одоо мэдээлэл яриад байгаа шүү дээ. Тэг ийм тодорхой зүйл яригдаад байж хад яагаад энэ хүнийг хамгийн их мэдээлэлтэй засгийн газрын бүх материалыг оруулдаг засгийн газрын хэрэглэх газар дээр албан тушаал дэвшүүлэн тавьж байгаа юм байна. Энийг л би ойлгохгүй. За бусад сайдуудын хувьд бол би хүндэлтэй хандж байгаа. За дээрэс нь яг нэг зүйлийг хэлэхэд ерхий сайдын томилж байгаа сайдтай холбоотой ямар нэгэн одоо хүнтэй холбоотой ч юм уу нэг ч байр суурийг миний хувьд огт илэрхийлдэг вэ. Энийг би албаасаа хэлье. Өөрөө л одоо сайдуудыг сонгож авч байгаа. За тэрч бүхэл би бол одоо зарим хүмүүст бол засгийн газарт орж ажиллах нь бол одоо буруу юм аа гэж өөрийнхөө байр суурийг бол нээлттэй илэрхийлсэн байгаа. Нэг өөрөөр хэлбэл жишээ номтой хоёр. Ягаад гэвэл жишээлбэл номтой хоёр гишүүний хувьд бол бодийн сонсгол хийлгээ явж байгаа. Тийм ээ. За бодтой холбоотой сонсгол хийх гарын үсэг цуглуулж байгаа хүн шадар сайд болчихоо. Одоо тэгээд энэ хийгдэн гэсэн үг, өө зогсон гэсэн үг. Бас энэ бол ингээ эргэлзээтэй асуудал болж байгаа шүү дээ. За бусад асуудал за жишээлбэл одоо номын сайдын асуудал гэсэн намайг томилуулсан гэдэг ч юм уу иймэрхүү яриа явуулах гэж бас оролдож байгаа шиг. Энд бол би огт оролцоогүй гэдэг хэлээ. Тэр хүн өөрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа, ерөөсөө өөрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа. Би угаасаа хүний томилгоо ч юм уу нэг ийм жижиг сэжиг зүйлд нэг оролцох бас дуртай хүн болчихъя. Тэгэхээр энийг бол би бас ингээ тайлбарчин зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ засгийн газар ингээ бүрдснээрээ мэдээж одоо намын дарга ерхий сайдаар ажиллаж байгаа хүн эвний талаас ахаад явж байгаа. Авчраа болоод нийгмийн олон асуудлууд шийдвэрлэхийг бол би дэмжиж байгаа. За гэхдээ гинт тэргийг нуунд харагдуулах тийм ээ. За энэ дунд одоо жишээлбэл энэ парламентын бүр ихтэй холбоотой ямар нэгэн асуудал төр хуйлдааныг л би огт дэмжихгүй. Энэ дээр бол би өөрийн хувьд хатууд арчим байрлалаа цааш тарсаар болно гэдгээс илэрхийлье гэж бодож байна. Энэ хамгаалалыг хийснээр тэгэхээр одоо хуулийн байгууллагад өгсөн юу хэргийг шалгах боломжгүй болсон. Гэхдээ тэр чинь засгийн газар өөрийнхөө ихтгэл үнэмшлийг үүнийг үл тоож байна гэдэг байдлаар илэрхийлж байна гэж би харж байна. Нэг өөрөөр хэлбэл хуулийн хяналтын байгууллагын ямар мессеж өгч байгаа. Тийм ээ битгий шалгах гэж байгаа. Гэхдээ тэгсэн үүдтэй юм чинь. Эсвэл одоо хэрэглийн сайд болгоод шалгая. Тэр нөгөө нэг 5 толгойтой холбоотой бүх мэдээлэлтэй ойрхон байдаг учраас илүү хэрэгтэй гэж бодоод байгаа юм уу? Чи шал логикийн хувьд энэ аль ч одоо арчсан улсад хязгаарч ийм том хэмжээний асуудал болчиход байхад албан тушаал дэвшүүлээд тавьдаг ийм одоо логикгүй зүйл байхгүй. Тийм учраас бид бас ёс зүйтэй ийм нийгмийг эрхэмлэе гэдэг ийм одоо хэлцүүлэг өрнөж штэ. Тэгээд 110 сая долларын асуудал. Тэгээд тэр дундаа инквайри сайд 1 сая долларыг авсан гэдэг авилгатай тэмцэх газар өгчөөд байхад тийм ээ. Дээрээс 1 тэрбум төгрөгийг авсан гэдэг гэрчүүд нь гарч ирчээд байхад одоо энэ үнийг дэвшүүлэн тавьж гинэ гэдэг логикийг би ойлгохгүй. За бусад сайдуудын хувьд бол би одоо хүндэлтэй хандж байгаад энэ бол ерхий сайдын бүр ирэх юм аа. За бичлэгийн хувьд 2 цагийн бичлэгийн хувьд та бас өөр юм хэлсэн юм уу? Сая шууд асуулт төрүүлсэн зорилготой тийм 2 цагийн бичлэг байхгүй. За би үүнийг халилттай тэмцэх газрын мэдээлэл дээр энэ бичлэг байгаа хүмүүс за гэрчийн хувьд бол юу вэ гэхээр парламентд буюу төр хороонд одоо гэрчийн эрх зүйн хамгаалтанд ороод энэ бичлэгийг
тавина гэдэг зүйлийг хэлсэн байна. Энийг бол авилттай тэмцэх газар бүтэн мэдж байгаа. За тэр зүйл донд хэн байгаа тэр бичлэгэн дээр ямар асуудлууд байгаа вэ гэдэг асуудлууд бүгд байж байгаа. За дээрэс нь одоо энэ аюур сайхан ган хуйг гээд нөхдүүдийг яагаад би энэ хоёр тусламж дуутах болов? Та бүхэн энэ тийм авилттай тэмцэх газрын мэдээллийн ард би энэ хоёр аюур сайхан ган хуйгаа намайг авраач ээ. За тэгээ маргааш нь ярилцсанд орж байгаа. Би яг нийгмийг бухимдуулахыг нэг хүсэхгүй байгаа учраас бас энэ асуудлыг нэг яриаггүй. Тэгээд өөрөөсөө бас энэ асуудлыг гаргаж тавьж байгаа учраас аюур сайхан ган хуйг удаан жаргалнаар тэр одоо 110 сая доллароос 25 сая долларыг энэ гурав одоо авсан байж болцсохгүй гэдэг ийм мэдээлэл байгаа тэр бичлэг дотор. 25 сая доллар. Тэгэхээр 25 сая доллар. Тэгэхээр яагаад энэ хүмүүс бужигналдаад ингэ сандралдаад унаа? Тийм ээ? Юу ингэ хөдлөд гэлээ? Яагаад бясалгалын захирал тэгтлийг худлаа ярих болов? Чин дөрвөн уулзчаад огт уулзаагүй. За уулзсан өрөө нь бол одоо энэ нийслэлийн хажууд байгаа Голомт банкны одоо өөрийнх нь офис ийм мэдээлэл надад өгсөн. За бүр тусгай тогтчулсан одоо бичлэг хийгддэг утас унгаагчтай ийм өрөөнд дөрвөл болцоо. За энийг ингээд хүмүүс гэрчлээд байгаа шүү дээ. Хоёр хүн. Гэхдээ тэгээд хуулийн байгууллага нүүрэлт дурдах юм уу? Сонсгол дээр автар асуудаг юм уу? Тэгэхээр энэ бол туйлыг хэрэгэлзээд агуулж байгаа. Тийм учраас энэ дээр би нуухыг оролдох тусам улам энэ асуудлуудыг гаргаж тавина. За дээрэс нь би нэг тийм сенсацтай мэдээлэл хийгээд тэр нь хоосон байсан зүйл өнгөрсөн хугацаанд хэзээч байхгүй. Та бүхэн мэдэн би Эрдэнэтийн асуудлыг гаргаж тавьж ирсэн. Ойдлогын асуудлыг гаргаж тавьж ирсэн. Хийхээ нэгдсэн шийдвэрлэгцээ. За энэ хоёрыг би шүүхт өгсөн байна. Шүүхтэр одоо өөрөө нотлох баримтаа гаргаад бүх асуудлуудаа тогтоох ёстой шүү дээ, тийм ээ? Тогтоох ёстой. За миний бас гаргаж тавьсан асуудлыг одоо авилттай тэмцэх газар шударгаар бас шалгаж тогтоох ёстой шүү дээ. Тэхийн тулд альбом тушаалаар халахвчилж болохгүй шүү дээ. Одоо тэр 5 толгойд байгаа материалуудыг задлуул ярих юм. За тэр одоо жишээлбэл Голомт банкнаас шилжүүлсэн тэр дансны гүйлгээнүүдийг хэрэглэх газрын дараагаар устгуул ярих юм. За дээрээс нь тэр мөнх хөлтөн гэж залуу зөвлөх үйлчлэгийн компаниараа дамжуулаад мөнгө авсан байгаа шүү дээ. Тэр материалуудыг устгах гэж ирсэн. За одоо дахиад засгийн газрын хэрэглэх газар дээр байгаа тэр материалуудыг устгуул ярих. Тийм ээ. Шилэн дансан дээр Эрдэнэс 5 толгойтой гүйлгээнүүдээр дээр байхгүй болсон байгаа шүү дээ. Та бүхэн тэгээд энэ хэвлэлийн байгууллагын хийсний дараа сэргсэний та бүхэн харсан байна. Тэгээ ийм илтэд байгаа зүйл дээр ёс зүйн манлайл үзүүлэх гэж байгаа ерхий сайд засгийн газрын хэрэглэх газрын дараагаараа одоо Б2 гэж энэ хүн авч байгаад бол зүгээр миний хувьд харамсаж байгаа. Гэтэ энэ бол өөрийнх нь эрхийн асуудал. Зандан шатар Б2-аар хөлөө боолгоод бүдэрч унсан бол энэ удаа одоо энэ худал мэдээлэл тараадаг энэ хорт могоогоор учрал ерхий сайд хоолоогоо болгож байна гэж би харж байна. За тэгэхээр манай талцал ер нь чийдэгдэг үгс үг шүү.